Амар мэндүү. Мэлмээ тунгалах үлмээ бад лагшин амгалан үйлс өндрөө. Тулаа нэвртэй подкаст. Тулаа нэвртэй подкаст 2 дахь сувга газрын гаваас хэмээн нэрлэн нээлээ. Та description хэсэгт байх холбоосоор дамжин орж subscribe тавьчаад дарахтал хангалттай. Газрын гаваас подкаст. Мах ховортоход богтус төрөв. Мал ховортоход тариа төрөв. Монгол ардын зүрэг. Монголын ховортсон ан амьтан ургамал устж үгүй болох нь уралдааны тэргүүн байрын бүтээл. Зохиолч Хорлын Зандраа байдий. Гансарсан гунжин сого өгүүлэг. Лосол хачин зүүдлээд сэрв. Чухам юу зүүдэлснээ санах гэж оролдоод эвлүүлж чадсангүйдээ харамсаж дахин унтах гэж хичээсэн ч нойр нь хүрэлгүй харин ч хулжив. Дэмийл эргэж хөрвөн энэ тэрийг чагнаархан хөвтөв. Саахалт айлын нохот хаяа хуцах, хой толгойн араар урсах голын ус шаагах, хотонд хашаатай хоньны хамар шуугтнах, хаа нэгтээ адуу төрөглөх төдий аваа чимээ сонсогдоно. Лосол тэр бүхнийг чагнасаар элдвийг бодон хөвтөж байтал аргамжаатай морин яагаад ч юм огцомхон янцхаасанд сэжиг төрөөд шалвхан босож гарч гарав. Сар шингэх гээд баруун хойшоо тонгоочсон орчин тойрон сүүдэртээд аргамжаатай морин үзэгдэх төдий үдэш байсан газраа л харагдана. Морин айж ганцаардсандаа хань ижил хүсээ дуутсан. Эсвэл эзэн шигээ зүүдлэхтэй бачимдан янцгаасан алин болохыг ялах үе бэрх тонгойн зогсож харагдавч эзнээ үзээд сортолцсон харснаа таньсан янзтай олзуурхан өөрсөв. Лосол морь руугаа хид алхаснаа хажуу тийш эргэж жин хасаж бие хөнгөлчхөд бараантан сүүдэрдэх мод дуулыг ширтэл хийлэн зогсов. Санаа дагсан уу? Үнэхээр тэгсэн үү? Сарны гэрэл цайвалзах модод ууланд буг урамдах шиг болов. Хизэнээс ангийн хорхоотой залуудаа нутгийн настангуудад алаач хар гэж хочлогдож байсан ч сүүлдээ тэргүүний анчин хэмээн алдар хүртэн энд тентхийн хурал зөвлөгөөнд уригдж ингрээ цоолж магнага тэнэлгэж явсан лослын сэтгэл хөөрч догдлоо. Түүнийг уул хангаа яарвчлан дуудах шиг санагдсанд алсын чимээг толгоогоо гэлжээлгэн чагнав. Зөвхөн сэвшээ салхил зөөлөн шүглдэж байлаа. Гэвч түүний чихэнд буугын дуу дахин сонсогдох шиг болоод ангийн хорхоог нь хөдөлгөж эхлэв. Тэгсэн ч лосол чихэндээ нэг л сайн итгэхгүй байлаа. Яагаад гэвэл тэрбээр эндхийн хамаг эвэр туйратныг бууг байтугай бор гөрөнсийг нь бараг түүжгсэн болохоор ойр хавьд бууг дуурсан гэдэгт төдий л итгэхгүй байв. Эсвэл зүүн голд бухарамдсан болов уу гэж бодоод морь руугаа дүгснөө. Өнөөдөндөө хэдий хөгшөрсөн ч лосол усны заахад бух мөөрөх ууланд бууг урамдах хоёрыг яалгах тайгаа байна өхөө. Осолгүй л бууг урамдсан да гэж бодоод гэртээ орж буу эмээл хоёроос хэм аваад морь руугаа алхав. Тэрбээр морио эмээлж байх зураа эр хүнд олсон олзноос олоогүй нь илүү гэдгийм. Хүн амтэн сэрхээс урдаар модонд шургаж авъя. Юм ирсэн ирээгүй мараа сахих нааж яадгийм зугаатай байдгийм. Ер нь хангал амтэн хүрээд ирэхийг хинбэ гэх юм бэ? Хангаа дэлхийд байхгүй юм байх биш. Аз ирж нэг юм тэглүүлбэл гайгүй муу ногоон олзбайгийн хорхойг дарна. Чи бас урд нь надаас юм авч байгаагүй юм шиг дахиад авахгүй юм шиг их үнэрхэж байваа. Хангаа надаас хишгэ харамлаагүй бол чиний шунлыг би дарж чаднаа муу ховдог хог гэж бодоод шалавхий мордож хээр хонсон сартай хансан уулын зүг шогшов. Уул дөхөх тусам түүний сэтгэл сэргэж бие нь хөнгөрөх шиг болно. Лосол байдгаараа бүлтийн ширцээр байгаад хоёр нүдээ чилхийг анзаарсангүй. Угархаадаа өвдөгтөн сая мэдэж нүдээ хормхон зүр завчилснаа дахин гүлий чиртэв. Нүдний нүзүрт
Ойрын онд буг хөвтээгүйгээс бараг алдрах шахсан бууцсан дээр барах цагаар 20 хүрэх согоо цугларсан харагдав. Ганц ч буггүй. Ядаж ир тугалжгүй мөртлөө юу хүсэж хэнийгээ шохороход энд дан ганц согоо цугларсан нь ойлгомжгүй учраас лосол хэсэг зур гайхшран үнэхээр буугаалгуу гэж өөрөөсөө асуун ширтэл хийлнэ. Даанч үзээд өгье ч гэсэн тэдний дунд эр хүстэн амтан алгаа. Ёстой нэг төрсөн байдлаа зурсан юм шиг өнгө тансаг кенцер ганган амтд модны чөлөөндөх бяцхан хонгор цуглараад бие-биесийг шохоорхож, үнэрлэж, шүргөөж, долоож, түлхэж оролдох нь нүдэнд зуугаатай ажээ. Лосол олон жил энэ улаар хэрэн хисэж ан гөрөө хийхдээ анхан үед нь хангал халуун буг түүж намнан чөмгийг нь суйлах юмсан гэж бодож явснаа. Сүүлийн хэд 3 жилд цусан иврийг нь бүлхэн чивтээ навхсан гэж шүлэнгтэж байснаас согоо гихч их амтныг төдийл хайхарч явсангүй. Альва амтс жам ёсоор бисийг хүсэн дуудсны эцэст учран золгож улмаар хүслээ ханган тайвширсандаа нэгэн нөгөөдөө янаг инхрийллийг үзүүлэн эрхэлж байдгийг олонтоо үзсэн лосол дан согоо нэг дор цуглараад аргаа баран тачаадж байхыг хараагүй юмсанчээ. Тэгээд лосол буггүй газар ирсэндээ харамсавч согоодыг сонирхохоор завдахдаа энэ мухар золигнуудад буугаарч яахав гэж ганцаар ярин бууга модны мөчөрт өлгчхөд Кевник гитэн мерасаар согоонуудад нилээд дөхөж очиод их өвсөн дунд нугдаан хөвтөв. Согоод биенээ элдэж хариж янзаар маяглаж байгааг харахад нэгэн бодлын зугаатай мөртөө нөгөө бодлын өрөвдөлтөйг анчин нэг их хайхарсангүй. Лосол тэдний элдвэр аяглаж зов тарчилж байхыг шохоорхон харж бах таваа ханган байхдаа дандаа гонжин согоо бай шүү дээ. Хүнээр бол 18-9 октол гэсэн үг юм да. Ёстой нэг хагсарч гансарсан амтд байна да. Хинээрэгтэгч нас юм байх да. Тэрэ хөөй. Шургуулах юмгүй мөртөө биен дээрээ мордож оцгонож байгаа гинэ. Монгийн халуун туссан хогнууд юм а. Хөөе. Ингиж байхад нь хитэн сайхан гунхалдсан бүх хүрээд ирээсэ. Тэгвэл мөн гойлол зоолно да. Хотолцтол нь гудраад өгөхөд энэ муусайнуудын хорхоо дарагдахгүй хайчхав. Залууд ингэж дочгонд буцалж шавхацсан юмнуудыг мөн болгож тавьдагсан. Энэ дур тачаал гэдэг хүн амьтны хувьд ялгаа юу байгаач. Гэхдээ энэ согоонууд чинь гаргууд хогшивдээ. Ваа хог чамаг гэж тавлан үгэлснэ. Хөгшрөх гэдэгч адгийн муухай новш юм да гэж өөрийгөө зөвшөж шогшрон гасалж их л адгаж байлаа. Энэ үед нөгөө согоодын амин улам тэмцсэн янзтай биенээ ноолж ноцолдох нь гарч нэг алчж магадгүй гэмээр харагдана. Тэднийг хараад лослын дотор бачимдах шиг болж энэ хогнуудын дээгүүр хий буудвал ямар их цочиж хурдан аслан хум пад болох бол гэж бодонгууд бууга тэмтэрвөл нөгөө мө онгорхой харна тэртех модонд үлгөөтэй санжигнаж үзэгдэв. Гинэтхэн түүний төрөхгүй зан цочмог хөдөлж амтан элгэлдэг авиасаа гаргахаар амаа 2 гараараа хороолон хоолоогоо шахаж байгаад ормол буг дуурайн огцомхон урамдаж үзв. Тийм сацуу согоод сортулзан ийс тийш хараачилж хид хидээрээ хандран дорхноо эргэлдэв. Лосол дахин нэг урамдаад нуугдас хэв. Согоодын бачимдж байгаа гэж чихтэй ихэн. Ёстой нэг гижиг нь хурч байх янзтай. Тэд биеийн дээрээ хариалахаас гадна бүксөө тулгаж үрчиж байлаа. Лослын нэгдүн бас хүрсэн бололтой. Доогтой наргагүй хиг хөхрөөд нөгөө муусайн согоонуудын үүлийг үзэхэр шийдэж захтансан хогнуудыг гижигдэж өгнөө мө ахна гэд амьсгаагаа уртаар татаж хацраа төмбийлгээд зугуух нар оромдож орхив. YouTube дээр Тулааны Нэмэртэй подкаст
Сувгийг манд дэмжиж subscribe төвчөө дараарай. Тэгвэл туулаа нэвэртэй нь баярлах юм. Түүний ийн урамтах нь игээл орооны цагийн бугын шиг баригдуу мөртлөө дур хүслийн гал шатаасан уянгалах зөөлөн дуудлага мэт санагцсанд лосол өөртөө ирдэж үндийн суугата бүр цээжээ цогноолгож байгаа тасралтгүй урамдав. Гівгэнэд эргэн тойронд нь цахиур мэт оч үсэргсэн хурц туурайнуу тажигнаж хүү игийн завдалгүй баахан улангалсан сого игнээгээрээ ханаран хурж ирэв. Цоцсондоо лосол огл хариан боссон боловч хаашаач зайлж чадалгүй согоонд бүслэгдэв. Тормолцсон хар нүдэнд бүлтэлцэж ботхон хоёр жихэн сортолцсон олон согоо хамраас арталзуулан галзуурсан янзтай тал талаас нь шохоорхон дөгхийг хараад лосол ихэндээ тохуун хөдөлснөө тэрд орохноо хэрдхийн цочив. Энхэн агшинд насны хань амьдралын түшиг болсон бууга сансан авч олц хайж аваага мартан саваа гүрхэж гараа салгаж хээр хайж орхисондоо харамсавч хожимджээ. Энэ агшинд эвэргүй болохоос хангал халтар бугнаас яавчиг дутхааргүй хүдэр байрыг бие хаатай лав 3 жил суваарсан байхаас зайлахгүй жавхалтсан том халиун согоо ижлээсээ тасран хурц туурайгаараа хоёронтоо завчилснаа лосол руу тулан ирж хилэн бадарсан нүдээр ширтэн үнэртгэд анчны шилнээс тусал хөлс тасарч ямар нэг амтан нуруугийн даган давхих мэд хүйд оргуулан доошлоо. Тэгсэн хэрн алаачны бардам сэтгэлээр тогуурхан тахалцах гэснээ өөрийн ирэхгүй мохож мод шүүрэх гэсэнд гарт нь тэглэх юм олдсонгүй. Цөхөхдөө дэмийл хормоогоор дэвв. Энэ сацуу зэрлэг согоод үргэн зайлна гэж бодсон ч эндүүрэл болж нөгөө дүүлэн цочин гидрэг ухас хийх төдий болоод харин чиг ажиг сэжиг нь арилсан байдалтай дорхноо эргэж туурайгаараа цавчлан омоорсоор алгуур дөхөв. Лосол ойролцоо харагдах нарийн сургааг руу ухас хийж шүүрэн авангууд сайлх татуулан дүүг үрдэж гарав. Согоод гидрэг яргаснаа төдийл холдолгүй гайхширан зогсдол том халиун хамраа дуугарган цоонулдсноо туурайгаа цавчлан ухас хиймээр айдаад гинэд эргэн тонгоров. Түүний туурай гяс хийтэл лослын гардах сургааг мулт үсэрч тэр тэнд шидэгдлээ. Тонгоогоод өөр нэг мод авах гэтэл ард дагц руу тас хийх чимээ гарууд норууны нарсыг хуулчих шиг болов. Ухаан нь балартаж хүзүү хоолой хорно хүйтэн оргив. Энхэн зур олзбой панзын үхэн хатан загсан үгс зурс хэв. Мануулын нүд шиг хоёр цэрлэгэр ногоо нүдэ эргэлдүүлсэн олзбай. Найздаа орон орсон юм уу эсвэл дөнгөж буганд гараад байгаа согооны саваалж өгөөрэй гихтэн лосол хэнэггүйтэж. Чи чинь яасан шунхаа хогвэ? Дандаа л чи засаа гэж байдагсан. Одоо болохоор хээл сав хэрэгтэй гих. Чи ер нь тэр амтны үнцийг таслах санаатай байна уу? Гайгүй байлгүй. Хог минь барагтай айл байж үзээрэй гэж хэлсэндээ маш их харамсав. Хэрв тэгж хайхрамжгүй хандаагүй хідэн юм олох боломж гарлаа гэж олзуурсан бол яалаа гэж бууга гараа салах вэ? Химэн харуулсан бодтол хилгэнсэн олон согооны хутга мэд хурц туурай тал талаас нь өмлөн тасалж байх шиг халуу оргиулан мэдээ алдуулна. Лослын ухаан орж гарч байлаа. Хажууд нь юм уу? Эсвэл хаа нэгтээ модод ууланд бугуурамдах шиг болно. Түүнийг сонссон нөгөө олон согоо дэр хийтэл цувах шиг санагдлаа. Лосол хинээтэй хогнууд чинь ашгүй далдарва гэж бодоод өндийх гисэн толгойн даагцсангүй. Байдаг хүчээ шавхчин босох гэж чадалгүй шургачиж хамраараа газар шанхаар болдов. Бас ядаж байхад хажууханд нь модны орой дээр хон хэрээ суугаад холох гэж дугран эвэр хушууга модонд биелүүдэх мэд базаахгүй совин төрх нь юу ч өвдөө. Та YouTube дээр Тулаа нэвртэй подкастыг үзэж бас сонслоо. Бичлэг таалагдсан бол сэтгэлдээ үлдээж лайк төвчөө дараарай. Тулаа нэвртэй подкастын 2 дахь совог
Газрын гаваас подкаст руу дамжин орох холбоос description хэсэгт бий. Шин сувгийг мань дэмжиж subscribe тавьчаад дарахтал хангалттай. Танд таны гэр бүлд эрүүлийн хад жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.